Гэхдээ заяа би энэ жил өөрөө хүнтэй ирэх гэж яг мэдээд байна. Би яагаад гэвэл ширийн дор шинжилээр заяа ширийн дор орж бус үзэн утсан байхгүй. Тэгэхээр энэ жил яг баттай хүнтэй ирэх байхаа. Би тэгж бодоод байгаа байхгүй. За бичлэг үзэрэй. Энэ жил чи ч гэсэн борлогдно. Би мэдчихэв. Ус үзсэн л бол. Хай инхрэн. За өнөөдрийн бичлэг болохоор би цүнхээ танилцуулна. Тэгээ цүнхэн доторх эд зүйлсээ танилцуулна. Яагаад авч ирсэн юм жижигэн түүхээ тань. Эхний цүнх маань болохоор энэ цагаан цүнх заяа. Энэ цүнхийг би цагаан сараар бэлгэнд авч ирсэн байхгүй юу? Энэ чимэглүүд нь болохоор энэ миний утасны зүйл. Энэ дотор амьтантай заяа. Энийг цагаан сараас бэлгэнд авсан. Энэ цэцэг болохоор амар хөвжлээ за. Нэг газар руу орсон чинь ингээд дүүрэн цэцэгтэйс ахгүй хана. Тэгэхээр надад амар хөөрхөн харагдаад тэгэхээр нэгийг тастаад авчихсан. Тэ зүччихсэн. Энэ нэгтэй ингээд хөөрхөн харагдаж байгаа за. Яараач. Ийм л ашигч хүндээ байдаг. Тэгээд дотор нь нэг л ном байгаа. Энэ угаасаа ойр өөрөөгөө цүнх. Хоёр дахь цүнх маань болохоор энэ хар заяа. Энэ харыг манай ихч үүрдэг байсан. Тэгэхээр нь би амар хөөрхөн харагдаад тахлаар нь надад өгч гэ гуйсаар аваад авчихсан. Дотор нь болохоор дэвтэрнүүд байна. Тэгэд ном байна заяа. Би нэг солонгос хэлний багшаас авч ирсэн. За маск байна. Пенал байна. Энэ тодруулагчийг манай ихч надад өгч байсан заяа. Гэтэ энийг хэрэгтэй юм аа ингээд тодруулж идэн штэ. Би яг үндэ хэрэгтэй юм би чамааг л тодруулах айдраач. За тэгээд миний төрөвчин заяа. Төрөвчинд болохоор нэг юу авах надад юу авах те. Энэ хараа манай хөгшнөө хоёрын зураг. Би нэг бүр ингээд явж хэрэг болж Канадад болж агаад тэгээд яг ингээд манай ихч энийгээс авч өгч байсан. Тэгэхээр нь яс акт байна. Энэ одоо яагаад ч явж байгаа. Боолт байна. Бас ихч маань өгч байсан. За энэ болохоор саяны нөгөө цагаан цүнхний хос нөхгүй юу? За энийг багш өгсөн, энийг агаа өгсөн, энийг манай ихч өгсөн. Ер нь надад баг минийгс юм алгаа. Энэ тойл зав. Энэ бас амар хөвжлээ. Энийг цагаан сараар нэг хүүхдэд, эрэгтэй хүүхдэд манай нэг хамаатны ихч өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь би ч ягаан төлөөр явах вэ? Та ав гэж надад өгсөн. Тэгэхээр би өөртөө баярлаа. Тэгээд за миний финал ингээд коштонгонд ийм чихрүү тамир явдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр би мотош хэрнийг хийддэггүй заяа. Би ингээд К-драм амар үздэг болохоор ингээд К-драмын гол дүрийн охинд ягаад ч юм чихэр явж идэг байхгүй. Тэрийг бодоод автсан чинь бараг өөрөө идэл дуусч байгаа дөө. За энэ бас жижигэн коштонг. Энийгээс манай ихч өгч ирсэн. За энэ хэнийг нь мэдэхгүй гэхдээ миний зүгт яаж юм яваад харна явуулаа л байгаа. Тэгээд шүдний утас энэ хорооны лентүүдээс амар хөвгөлтэй төвхтэй. За ингээд би солонгос кино үздэг хүмүүс бол мэдэндээ солонгос киноны гол дүрийн эмэгтэйдэн заяа. Ингээд найз залуу юм уу таалагддаг залуу нэгийг гимтгэр яад ч юм хорооны лент явж идэг байхгүй юу. Тэгээ би тэрийг бодоод ингээд бүр хэрэг гаргаад юм хөөрхөн зурагтайг нь хайж олж авч исэн заяа. Тэгэд энэ ингээд айгүй их байсан. Тэгэд яг үндэ тим надад тохиолдоогүй. Миний урд царайлаг залууг имтээгүй. Тийм болохоор энийг би зөв цүнхэндээ яваа л байгаа. Өөрөө ашиглаад дуусчихсан. Тэгээ энэ пеналыг манай ихч өгсөн. Ер нь тэгэл надад ер нь хүний юмнаас өөр миний юм алгадаа. Шинэ үний дэвтэр байна. За энэ болохоор миний бас жижигхэн юу. Энэ дотор ингээд би автобусанд аягүй их явдаг болохоор карта мартчихвол мөнгнүүдээ хийж авъя гэж боддог. Дээрэс нь чихнүүд байгаа заяа. Яг би ингээд стресс тэгэхээр амар их мэддэг байхгүй юу бүр ингээд чихэрлэг юм юу ч хамаагүй идмэр санагдаад итгэхгүй болохоор аягүй хэцүү байдаг болохоор ингээд чихэрлэг юм амар авч явдаг заяа. Итгэхгүй бол аягүй хэцүү. За тэгээд за энийг бас манай ихч өгч ирсэн. Энийг бас манай ихч өгч ирсэн. Надад миний юм алгаа. За энэ би амар их автобусны карт. Одоо энэ нь би одоо автобусны явдаг хүмүүсээс энийг мэднэ. Одоо энэ автобусны карт нь алга болчих юм бол энүүгээ ашиглана гэж бодоод ингээ бахан автобусны карт авч явдаг заяа. Тэгэхгүй бол автобус нь ингээд зүгээр үнгөө ороо суучих юм юу штэ. Тэгээд болт гоё. За ингээл ер нь бол миний зүг авчаар байна. За тэгээд миний бичлэгийг үзсэн хүмүүст баярлалаа. За энэ бичлэг хэрвээ яах юм бол би дараа нь YouTube дахиад өөр бичлэг оруулнаа. Оруулмаар байгаа бичлэгний санаа байвал доор комент хийгээд бичээрэй заяа. За бичлэг үзсэнд баярлалаа. Хайртай шүү. Чамд бол надад амжилт. Гэхдээ энэ бичлэгийг манай ээж үзэх юм бол
манай охины толгойд гоё залуу ирэхлээс өөр юм байдгүй юм бах та гэж бодох бах та. Уучлаарай ээжээ. Би ч гэсэн хүн. За жигнэсээ баяртай. Миний бичлэгийг үзсэн бүгдэнд нь баярлалаа.